Манай эхнэр бид хоёрын хооронд нэг гардаг тэгээд манай эхнэрийн зөв нэг асуудал нь юу юм гэхээр кофе авбал Starbucks биш. Өөрийн тухайн хотынхаа тухайн дотоодын кофе шопыг дэмжүүл зүгээр гэж ярьдаг. Би даанч Starbucks дуртай. Цаг одоо 4 харсан баг. Өглөөний үүрийн 5 цаг болж байна. Meg бид хоёр амралтын өдрөөр богино хугацаанд Парис руу жижиг аялал хийх гэж байна. Тэгээд өнөөдрийн vlog бид хоёрын аялалтай хамт байгаарай. One two. Тэгэхээр Парист ирэх юм бол яхаарахгүй хоёр газар үзэх хэрэгтэй байдаг. Нэг нь болохоор Парисын цамхаг тийшээ өдөөс хойш очих болно. Харин одоо болохоор миний хамгийн дуртай газруудын нэг болдог. Парисын бас нэг хоёр дахь харах хэрэгтэй газрын нэг Le Louvre. Тэгэхээр хамгийн том музейнуудын нэг байгаа. Энэ музейг бол яах шааргүй. Би өмнө нь 2 иржсэн, дуусгаагүй. Нэг өдөр хангалттай биш байдаг. Хэд хэдэн өдөр дараалж үзэх хэрэгтэй байдаг. Тэгээд хэдүүлээ манайхан бид нэр группээрээ Парист ирсэн юм чи ямар ч гэсэн Луврыг үзээ буцахаар ирсэн байна. Aesthetic video. Keep going. Oh, excuse you. There's near a canal, which is nice, so you can grab from there and go. Gare de l'Est. Assurez-vous de
나 하루 흉내 낼 수 있어. And I'm running thin on my patience. Need someone to hug it and took it back in the booth. Soon got me out here doing it. Might have threw me off, but everybody stop the move. Let's go. Left foot, right foot, levitate. Pop stars. Окей. За тэгэхээр өнөөдөр Парист ирсний 2 дахь өдөр нь болж байна. Тэгээд одоо өнөөдөр орой бид хоёр буцаж байгаа. Тэгэхээр ер нь нэг ойролцоогоо 48 цагийн аяллыг хийж яана гэсэн үг. Тэгээд Европт амьдарч байгаа эсвэл Англид Европоор ойрхон амьдарч байгаа нэг давуу тал нь юу байдгийг тэгэхээр бид нэр ингэж ойр ойрхон өөр улсууд руу ингээ ойрхон яваад өгч болно. Тэгээд тэрний давуу талыг ашиглаад бид хоёр чадах хэмжээгээр Европ болон Англи улсуудыг үзэж байгаа. Гэтэ нэг юм нь бид нар аялахаараа айгүй тийм бас яг ингээд бүх юм айгүйх програмтай явдггүй ихэвчлэн зүгээр л яг тухайн үед хиймээр байгаа юм хийгээд ер нь бас жоохон тийм өндөр програмтайгаар явдггүй гэж хэлж байна. Айгуугаа нартай өдөр байна. Өнөөдөр энэ чинь. Тэгээд орой бид нэр одоо энэ чинээс дахиад нэг 2 газар очиж үзчихэд тэгээд орой харнаа. Бид нэр дөнгөж сая энэ чинь өнөөдөр их гоё нартай өдөр таарчлаа. Тэгээд дахиад нэмж харах зүйл. Яг харахгүй дэлхийн одоо хамгийн том нийслэлүүдийн хотуудын нэг болохоор хийх юм айгүйх байдаг, үзэх юм айгүйх байдаг. Тэгээд хамгийн гол нь бас айгүйх турист байдаг. Баш боломжтой байхгүй бол гэмт хэрэг айгүйх болдог газар байна. Окей. Тэгэхээр би өөртөө харсан чинь нийтдээ амьдралдаа 40 улсаар аялсан юм байлээ. Гэхдээ би хотуудаа тоолоогүй байгаа. Миний бодлоор ойролцоогоор бас 100 өгч байгаа байх гэж бодож байна. Тэгээд ингээ хараад байхад сүүлийн яг миний ихэнх аялал 14-т миний хамгийн анхны аялал Америк руу болж байсан, Хятад руу болж байсан. Тэрнээс хойш одоо би 40 настай. Тэгэхээр 26 жил ерөнхийдөө аялаж амьдарсан гэж хэлж байна. Сүүлийн 10 жил хамгийн их аяллыг хийсэн баг. Би одоо ингээ хараад байхад жилдээ хамгийн их аялдаг байх үедээ жилдээ нэг 250 удаа нисдэг байсан бол одоо нэг 100 удаа нисээд ах шиг байгаад байна. Тэгээ энэ болгоноос харахад миний хамгийн дуртай улс бол Тайланд. Азиас Тайланд байгаа. Бас Тайван айгүйх таалагддаг. Европоос болохоор Амстердам, Нидерланд таалагддаг, Спань таалагддаг. Тэгээ би эднийг хэлэхдээ юу гэж ярьж байгаа нөхлөөр амьдрахад гоё юу, зардал нь гайгүй юу, татвар гайгүй юу, хийх юм их үү, хүмүүсийнх нь олон хүмүүстэй нээлттэй байдал нь ямар вэ? Арьс өнгөний ялгуурл ямар вэ? Тэгээ бас мөнгө олох боломж ямар вэ? Нийгмийн аюулгүй байдал ямар вэ? Тэр гэдэг бүгдийг ингээ харж байгаад яддаг. Тэгээ Франц гэдэг бас ер нь бол тэгээ бас миний нэг сонсноор сүүлийн үед монголчууд хэрвээ хөрөнгө оруулалт хийж байгаад өөр улсын иргэншил паспорттай болов гэвэл Португал, Франц хоёрын Европоос хамгийн боломжтой гэж сонсогдоод байгаа. Тэр утгаараа Франц бол ер нь бол амьдрахад айгүй гоё хот гэж бодож байна. Зардал жоохон өндөр. Гэхдээ нөгөө талд нь ажил их байна. Эдийн засаг том, Европын хамгийн том эдийн засгуудын нэг байгаа. Тэр ер нь бол таалагдж байгаа. Гэхдээ нэг юм Францыг сурчвал яг амьдрахад бол аюул чухал. Тэгэхгүй бол туризм хийж явахд бол англи хэл хангалттай. Гэхдээ яг амьдрыг бол Франц хэл чухал юм байна гэдэг нь бас аюул анзаарч байгаа. Амралтын өдөр болохоор нэгэн завгүй байх шиг байна. Тэгэхээр зөндөө хүмүүс ирсэн. Парисын фотомжид нэгэн завгүй байна. Надаас аюул хүүтэн байна. Тэгээ бид нэр одоо нэрийн болон ихчийнхэн хүсдэг зүйл нь shopping. Бид нэр одоо хамгийн сүүлийн дэлгүүрээ эзэгч जैन тэгээд энд авах байгаа зүйл нь харин muscle. Чангатай muscle, France muscle авах. Ингээд сүүлийн adventure ажил тэгээ энийг болгочоод орой бид нэр богооны Outra volta já pode não.
За бид хоёр Парисын аяллыг ингээд дуусглаа. We finished our trip. Yeah. Тэгээ буцах замдаа одоо явж байна. Ихэд мэдээч хэрэг үзье гэсэн юм үзэж чадсан. Тэгтээ бас яг хажуугаар нь ойрт нэг ойлгож авсан зүйл нь ер нь энэ согтруулах хундаа гэж ямар хэрэггүй зүйл болохыг дахиж санаж чадлаа. Яа тэгэхээр шийдвэр бид нэр жоохон хэтрүүлээд дууссан байсан. Тэгээ бүтэн өдөржингөө тэрний тухай би мэдрэгчээсэн. Тэгээд дахиад энэ юу сануулж байна гэхээр ойрд ингээгүй юм байна гэдгээ сансан. Нэгт нь хоёрт нь болохоор ер нь согтруулахундаа хүний биед яг үндэ ямар ч хэрэг байхгүй энэ аялал надаа дахиж сануулсан гэж бодож байна. Согтруулахундаа нэг онцгой зүйл нь яг ингээ уухад аюу гой байдаг ч гэсэн нэг уух юм уунгууд таны биед 20 минутын гой мэдрэмж өгөх ба. Тэгээд тэрний дараа тэр мэдрэмж нь алга бол. Тэгэхээр хэрвээ тэр мэдрэмжийг дахиж авъя гэвэл дахиад араараас нь уухад ах хэрэгтэй. Тийм ч болохоор бид нэг уухаараа зогсохгүй уух шалтгаан болоод байдаг. Тэгээ харамсалтай нь хүний биеинд ерөөсөө согтруулахундаас болоод гардаг өрөөгөөж хэрэгтэй зүйл ерөөсөө болдгоо. Тэгээд тийм дахиж саналаа. Тэгээ одоо гэрлүүгээ явна. Парисаас Лондон руу бид хоёр бооноор явж байгаа. Eurostar тэгээд Европод ерөнхийдөө бооноор явах нь уул нь давуу тал нь юу юм гэхлээр онгоцны бодлоор явах шаардлагагүй хил давах гэнтергээд бүүн процесс ихэнх онгоцны бодлууд хотоос гадуур байдаг тех хэрэгсээ шаардлагагүй хотын төвөөсөө очиж байгаа хотынхоо төв рүү шууд ингээ явж чаддаг давуу талтай байдаг. Асуулт тал нь гэхлээр Eurostar-ын боонууд онгоцоос ниснээр онгоцоор ниснээс хамаагүй илүү үнэтэй байдаг. Тэгэхээр тэрийг бас санаж явах хэрэгтэй гэж бодож байна. За ингээд аялал ингээд дууслаа. Влог би дараа дараач аяллаа влогуудыг илүү сонирхолтой хийх гэж оролдох болно. Тэгээд бас яг аялж явах үедээ зүгээр влог хийх гэдэг ахвч бас аяллаа мэдрэхийн тулд тийм сайн хийж чадахгүй байгаа. Тэгтээ цуг байсан баярлалаа. Тэгээд дараагийн видеогоор уулзцгаая. Бэлэр өгдөг байцгаарай.